Эхний мэдээг хүргэе. Улаанбаатар хотын зүрхэн хэсэгт байрладаг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт иргэд амралт чөлөө цагаараа хүүхдээс салхилуулж суух боломжтой цэцэрлэг түрээлэн болоод ногоон байгууламж нэгч байтгүй. Гэтэл хуучин эмийн үйлдвэрийн 3000 гаруй газрыг хотын дарга 443 саяас эхлэн дуудлага худалдаагаар зархааруулжээ. Газрын зориулт нь худалдаа үйлчилгээний төв бүхий орон сууц барих зөвшөөрөлтөй бөгөөд хотын төгсгийн байршлагчраас багагүй үн хүрнэ гэж тооцоолжээ. За нийслэлийн өмчөд бүртгэлтэй энэ газрыг 2006 онд тухайн үеийн хотын дарга Илэгний гэдгээр олон танигдсан Хатанбаатар эмчид менежментийн гэрээгээр ашиглуулж иргэдэд үзүүлсэн үйлчилгээний төлбөр төсөөс нийтдээ 7 тэрбум төгрөгийн татаас өгсөн гэсэн дүн гарсан. За ингээд 17 жил үн төлбөргүй ашиглагдсан эмийн үйлдвэрийн хуучин барилга дахин ашиглах боломжгүй хэмжээнд хүртлээ. Хуучирч муудсан тул хотын дарга 72 цагийн дотор балгас болсон барилгыг нурааж газрыг нь ийхүү цэвэрлээд байгаамаа. За Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлагтай энэ газарт иргэд цэцэрлэг түрээлэн нийтийн эзэмшлийн талбай байгуулах хэрэгтэй гэж үзсэн бол хотын дарга цэцэрлэг түрээлэн болгоод тогтжуулчих бол дараагийн хотын дарга зарчих магадлалтай тул орон сууц барих нь зүйтэй гэж үзсэн гэсэн юм аа. За одоо энэ талбай хэсэг бол хуучин эмийн үйлдвэрийн барилга байсан газар байж байгаа. За тэгээ та бүхэн харж байгаа бах энэ урталтаа бол энэ Арчойлын хийдийн одоо шинээр барьсан хийд байж байна. За энэ баруун уртаа тал руугаа бол хуучин одоо энэ эмийн үйлдвэрийн агуулгах гараж байсан ийм талбайтай. За ер нь бол ингээд төвийн байршилт байгаа учраас бас нийслэл энийг нэлээд үнд хүрнэ гэж бодож байгаа. Тэгээд нийтэд ил тод шудраг одоо тэгш хүртээмжтэй байдлаар энийг дуудаж худалдана гэж ингэж бодож байгаа. Ерөнхийдөө бол зарим хүмүүс санал тавиад ногоон байгууламж авч зогсоол гэдэг. Гэтэл энэ маань ингээд ногоон байгууламж болгоод тавьчихаар нэг мэтгэл дараагийн удирдлагууд нь янз бүрийн хууль бус гэдэг юм уу аргаар ингээд бусдын ашиглал өмчлөл эзэмшил шилжүүлждэг. Тэгээ нэг хин мэддэхгүй хизээ шилжүүлсэн мэддэхгүй ингээ байшин барилга босоод ингээд явцдаг. За тийм тэрэнд орвол одоо ерөөсөө иргэддээ нийслэлчүүддээ ил тод зарлаад энийг одоо нээлттэй худалдаад тэгээд энэ зориултын дагуу үйлчлэгээтэй орон сууц бариад одоо хувийн хвшлийнхэн энэ газрыг худалдаад авах нь зүйтэй гэж ингэж үзэж байгаа. Ер нь бол урд өмнө ингээл нийслэлийн өмчийг одоо дуудлага худалдаагаар худалдан объектуудыг гэдэг. Тэгээ нэг сонингийн буудланд зарлсан болоод ингээ хайчдаг. Тэгээ хэн авсан мэддэггүй хямдхан ингээд өмчлөл шилжээ яваад ингээд явдаг тийм шудраг ус юм зөндөө байсан нийслэл. Одоо бол тэгэхгүй нээлттэй бүгдээрээ одоо ийм асуудал байна. Нийслэлийн өмчийг энэ хүн ингэж завчаад байна, зовчуулаад байна, хууль бусаар эзэмшиж гин гэдгийг зарлаад нийслэлийн өмчт буцаагаад аавна, эргүүлээд одоо нээлттэй дуудлага худалдаагаар одоо худалдаал ингээл явхал аргаар энэ одоо хууль бус үйл ажиллагаануудаа цаашдаа тэмцэнэ гэсэн ийм бодлого баримталж ажиллаж байгаа. Тэгэхгүй энийгээ сайхан парк болгож өгөх хэрэгтэй шүү дээ. Одоо энд байгаа айл хүчин юу гарья гэхээр гарах талбай байхгүй. Суух за юу байхгүй, санал байхгүй. Одоо автобусны буудлын дээр ирж суух юм уу? Тийм л байдалтай байдаг байхгүй. Одоо тийм болохоор одоо даван юм тийм л юм сайн байгуулж өгөх хэрэгтэй шүү дээ. Хатаа одоо энэ машин техник их байж гэн хорт утаа их болж гэн тийм ээ. Нагаар их бохирдолтой байна шүү дээ. Тийм учраас одоо тэр талын имэйл бодвол дээр байх та. Одоо ингээд дугуйтайгаа явъя гэхээр ингээд машин зам хүмүүс ингээд явах. Тэгээ энэ бол ийш тийшээ тоглож болохгүй. Цэцэрлэг түрээлэнд яаж явж юм бэ? Автобусаар л явдаг. Дугуйтайгаа явъя гэхээр арай холдоод байдаг. Санаа зоргоор барихгүй байдаг үү те. Ер нь хүрэлцээ мөтэй хүүхд салхилах талбай байхгүй. Хүүхдээ хаяа агаарт гарахаар хаашаа авчих вэ? Тэшээ салхид шарга мөрт зөртөл явж шít. 2024 онд улсын хурлын сонгуулиар Сүхбаатар Чингэлтэй дүргээс улсын хурал засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга уучрал улсын хурлын гишүүн Дамдны Цогтбаатар, Бат Сүмбэрэл, Бат Найрамдал нарын гишүүд сонгогдсон байдаг. За тэд нийслэлийн хамгийн өндөр хөгжилтэй цахим дүргийг байгуулж иргэдэд ээлтэй орчин үеийн хороо дүргийг бүрдүүлнэ гэж ярьсан бол өнөөдөр эмийн үйлдвэрийн газрыг цэцэрлэг түрээлэн болгох тухайд дараах байр суурийг илэрхийлж байна. Тэгэхээр төлөвлөлтгүй явж ирсэн, төлөвлөлтгүй явж ирсний үр дүн л өнөөдөр бид нар энэ төгжрөл
Тэгэхээр одоо төлөвлөлтөө болох хэвээр тийм ерөнхий төлөвлөгөөгөө батлаад авчих юм бол яг тэрний дагуу дахиж ийм арган гарахгүй л гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг тэрний дагуу бид нэр одоо иргэдэж гисэн бид ч гэсэн тэр төлөвлөн дээр хэрхэн туснаа шаардж одоо ажиллах хэрэгтэй гэсэн үг. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо нь 1815 өрхийн 11,000 гаруй хүн амтай. За улсын 14 томоохон их сургуулийн байрладаг хотын төвийн хамгийн том хорооны нэг юм аа. За гэвч цэцэрлэг түрээлэн бүхэл орон сууцны хорооллын дунд нь хүүхдээ салхилуулж суух саравч сандалж байхгүй гэдгийг иргэд хэлж байгаамаа. За түүнчлэн галт төмөр гамшиг ослын үед тусгай зорилтын техник хэрэгсэл хороол хотхон дундуурх авто замаар нь зорчих боломжгүй болтлоо байрлагдсан байгаа юм. Нэмийн үйлдвэрээ агуулгах гараж байсан ийм талбайтай